Ингээд та бүхэн манай тавтай морил. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? Одоо 7 цаг өнгөрч байна. Эвен, Эднэн унтж байна. Харин бид гурав ажилдаа явахаар болсон байна. Манай хоёр туулыг хараач. Өөр хийдэг. Бид гурав чи ажилласаа энэ айсберг идрийнхээ хальсыг авчирээд байгаа ш. Аяга дуртай идэж шээ. Айсбергчгүй амттаа л да. Юу иш ногоо могоо хайхаараа тий хайж чадахгүй. Хоёр тулаад авчдаг юм уу? Идэх юм болов уу? Тэгээ яах чи. Барны идэж байгаа. Байгалийн амтэн чинь зүгээр байцаа. Өөр хийдэг юм. Стохой. Эцэн дастай чинь. Үнийн бүр шиж инээд идэх юм. Тэжүүл идэж. Хөөхөн нүдтэй шүү туулаа нэрээ. Хөөхөн таяа үргэлж байна. Өнөөдөр өглөөний цайнд ахаа магтсан гүндөг. Ям ямар гоё мэдчихэв. Би Costco панч карт захиасан. Хааны панч карт ирсэн бэ? 1000 ширхэг. Ямар болсон бол хааны? Үстэй. Одоо нэг ясандаа худалдан авагчтай зориулаад. Oh my god. Яг нэг бизнес картын яг хэмжээтэй. Тэгээ артлал нь болохоор манай хаягтай. Тэгээ уртлын хараа. Тэгээ уртлалт нь болохоор ингээд 9 удаа хоол аваад би 10 дахь нь үнгүй гэдэг одоо худалдан авагчтай урамшуулж байгаа тий урамшууллын одоо үйлчлүүлэгчтэй урамшуулж байгаа карт бас нэг ёсондоо шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүсүүдэд үйлчлүүлэгчдийг өөртөө татах бас нэгэн арга. Мань ямар болсон бэ? Гоё. Гоёс мань ширээ дээр загварыг гаргаад хоёлаа. Өстой гоё харагдчих шүү. Өнөөдөр сая хааны үйлчлүүлэгчтэй өгчгөө. Гатиг. Гадаас сууж байгаа юм шүү. Өнөөдөр чид өдөрлөө. Өнөөдөр чи 2 дахь өдөр. Доор дааш хааны захиалга ирж байна. Бид хоёр нөө дээр нөө оруулаадсан доор дааш маань ингэ захиалга нь ингэж ирдэг. Тэгээ эндээс одоо юу захиалсан байна гэд тэгээ хоолоо хараад хийчин гэсэн үг. За бид хоёр ажилдаа орё да хааны. Ажиллая да. Сая хааны юу болов? Бичгэлээ сая бүр галтгаа бүр дэлбэрч яасан гэж манайхаа ийм жоохон будаа үлдсэн. Хааны ерөөсө 2-9 будаа юм. Өөр будаа байхгүй би бүр будаа тавьгаа марцсан өнгөрсөн яана хааны. Сая бүр яана. Бүр сая бүрстэ нэг дог бүр олоолаа орж ирээд хажуугаар нь доор дааш орж ирээд манай ажлын урд сая энэ хоёр машин мөргөлдчих юм. Энэ улаан машиныг энэ трак араас нэрээд мөргөгдсөн. Одоо ихэнх тохиолдолд ер нь бол ихэнх ийм тохиолдолд хоёр талын жолооч маань хоорондоо одоо тохиролцох юм уу эсвэл даатгалын компанийн одоо мэдээллийг хоорондоо солилцоод тэгээд ажлаа бодоод ер нь явчихдаг. Энэ хоёр маань одоо яах юм байгаа юм? Гайгүй л энэ та тэр тракных бол хар тракны жолооч нэг машин альчуур гаргаж ирээл машиныг арчаад байна. Тэр харих бол тэр хар тракны өөрийнх нь номер нь цаашаа ингээ орчиж. Танаа харж байгаа номер нэгэ жоохон цаашаа орсон. Наадлын хүмүүс зургийг авч байна. Очиргол машиныг арчаад иш.
өнөөдөр маш завгүй өдрүүдийн нэг байна. Өглөө орж ирээд бид гурав ингээд завгүй байсараад ээжтэйгээ амжуул гоё влог хийх санаа байна. Гэхдээ амжих нүггүй юу сайн хэлж мэдэхгүй байна. Ингээд кастомер ингээд тасрахгүй. Тэгээд тасрахгүй байсан ч гэсэн бид гурав бэлтгэл ажил дуусахгүй байна. Хоолны газар ажиллуулахаар манайхаа ингээд айгүй завгүй болчихд юм байна. Ингээд өглөө 7 цаг өнгөрөөгөөл дээрээсээ гараа явна. Замаараа одоо ингээд хэрэгтэй зүйлүүдээ ногоо одоо ингээд хэрэгтэй зүйлүүдээ худалдаж аваад тэгээ ажил дээрээ ирээд бэлтгэл ажил маш их тэгээ 11 цагаас онгоогоод таснгээл хүн 1-2-1-2-ороо орж ирээд тэгээ хүн байхгүйсэн ч гэсэн бэлтгэл ажил ингээд ногоо хэрчин маха янзлах юм уу одоо ингээд ундаа гэхэд одоо ингээд хангалттай байна уу гэх ингээд байнга ингээд бэлтгэл ажил ихтэй байдаг юм байна. Тэгээд 7 сарын 15-нд бизнесээ худалдаж аваад 7 сарын 19-нд онгоосноос хойш ээж маань ингээд сар гарангийн хугацаанд ширээ хоёртоо өдөр болгон ажиллаж өглөөнөөс эхлээд орой отол өчийн бүрийн хүртэл ээж маань хамт ажиллаж нэг өдөр ч гэсэн ёо ядарч ийн ээж намрыг гэж хэлээгүй ээжтэй маш их баярлалаа ээж. Тэгээд үлдээ. Тэгээд маргааш бидний хувьд маш том өдөр. Маргааш ирмэн хүмүүс Монгол маш сайн явж хүрсэн. Хүмүүс маань Монгол их гоё байна, сайхан гэж хэлжсэн. Ингээд дуудлага орж ирж тэгж байгаа тийм. Oh my god. Канадаас манайхыг зориод 4 цаг машин бариад хуушуур идэхээр нэг сайхан гэр бүл ирсэн байна. Тэднийхээ хоолыг бас нэр цөөн гарч байгаа. Цөөн ямар гайхалтай харагч. Болоос ирсэн зочид доо хоолыг аваачж ирнэ. За хоёр хуушуур нь хоол ямар вэ? Монгол очсон юм шиг санагдав. Тэгэж байна уу? Баярлалаа. Монгол очиж байгаа юм байна. Энэ хүү гадаадаас ирсэн. Бүр Канадаас ирсэн гэж байна шүү дээ. Тийм үү? Чи хэдэн цаг явж ирсэн? 4 hours. 4 цаг зөвхөн манай хоолыг идэх гэж гэр бүлээрээ ирсэн гинэ. Ямар мундаг хүү вэ? Ирсэн баярлалаа. Зүгээрээ ярьж байгаа юм. Ирсэн баярлалаа. Хоол ямар ирсэн? Амар гоё. Бүр яг Монгол очсон юм шиг. Баярлалаа. Байсан салаад ямар ирсэн? Амар гоё. Бүр ээж юм салаад тийм. Ирсэн баярлалаа. Би бүр итгэхгүй байна. Канадаас манай хоолыг идэх гэж зорж ирсэн гэхээр бүр гадаадаас ирсэн гэхээр 4 цаг. 4 цаг машинаар дахиж ирсэн. Баярлалаа. Манайд нэг юу Чикагоос нэг 2 хүүхэн ирсэн. Бас манай хоолыг идэхэд блог үздэг гээ. Ямар гоё. Харин маш их баярлалаа. Бүр Канадаас манайхыг зориод ирсэн гэхээр би бүр баярлаад гадаадаас манайхыг зорж ирсэн байж нэг хөөрхөн байгаа. Тэгээд ямар хөөрхөн юм бэ? Бас аав нэнд амьдэрдэг гээд аавтай хоол аваад явлаа. Манайхыг зорж ирсэн та гуравтаа маш их баярлалаа. Ингээд амьдралд нь аз жаргал сайн гэсэн өрөө дараа удахгүй баяртай уулзъя. Баярлалаа. Влог хийж амжихгүй байсараад одоо баг орой олж ингээд ээжтэйгээ сайхан влог хийж амжсангүй. Гэхдээ та нар миний сайхан ээжийг мэднэ. Тэгэд Монгол таарлдвал манайхан маргааш Монгол явах гэж байгаа. Аав, ээж Монгол миний хүүхдүүдтэй аав ээж тамид таарлдвал та нар хаг хийгээд мэдлэл боог нь маш их баярлах болно. Өнөөдөр ч ямар амар завгүй өдөр ээж. Хоёулаа бүр ядарсан уу? Гаагүй юу? Гаагүй юу? За бид хэд сая ажиллаад хараад манай ойш яам ярд харагдчихэв. Ээж дээр өдөр бичлэг хийн гэсэн чи бүр бичлэг хийх зав гарсангүй манайхаа уучлаараа. За ээж маань өнөөдөр сүүлийн өдөр ойш яамад ажиллаад ширээ хоёрын ажил туслаад маргааш өглөө хажиж байгаа ээж. Их нутаг руугаа. Их нутаг зорлоо. Өнөө шин унтах уу? Өнөө шинжэнгөө юмаа бэлдэндээ. Өнөө шинжэнгөө юмаа илдээд тэгээ ирмэн хүмүүс Монголд очичихсан байгаа. Үнэхээр сайхан байна. Та нар минь юу хийгээд байна гэж бит хоёрыг баг хүрээд иргээд байгаа. Тэгээд ирмэн Эднэ Нэвэн хоёр маань гинт одоо баг л гинттэй ээжээ. Монгол явахаар болоо. Тэгээд аав ээж хоёр маань шийдээд ширээ төрөөс зөвшөөрөөд тэгээд Монгол явж байгаа маргааш. Хоёр зэгээ хүүгээ аваад Монгол явлаа. Ошин ямаадаа бас ажиллаж хүүхдүүдэд тус төхөн боллоо. Та бүхэн минь манай ресторанд ирж 5 дахь орчинд амттай хоолоор шири бого хоёроо үйлчлүүлээрээ. Ее. Тэгээд Монголд одоо ээжтэй аавтай манай Эдний Нэвэн хоёр тодорхой хугацаар Монголд явж байгаа.
Тэгэхээр та нар минь тааралдвал сайн байна уу гэд манай ээжтэй мэдлэл манай ээж баярлалаа шүү те ээжээ. Баяр зэм маань очиж цэцэрлэгтээ явна, хөдөө явна, өчнөө гайхамшигтай газруудыг үзнэ, сайхан найзуудтай болон нахан дүүстэйгээ уулзаад эрэндээ тий тодорхой хугацаагаар явж байгаа. Ер нь цэргийн албанд явж байгаа. Харин өчтөр үсээдсэн чи өөрийнхөө заслалтаар цэгийн заслалтаар засалсан байгаа юм чинь. Шинэ цэрэг болоо явж байгаа. Карантинд явах гээд бэлтгэлтэй гарцсан байгаа шүү дээ манай хоёр. За ингээд бид гурав гэртээ очиод өнөөдөр баг шүнжэнгөө юмаа бэлдээд маргааш бүгдээрээ уулзцгаая. Бүгдээрээ сайхан амраарай. Night night. Баяртай. Баяртай. Маргааш уулзъя. Маргааш уулзъя. Харида. Явъя.